Улсын бүртгэлийн байгууллагын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ сарын 20-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан хүндэтгэлийн хуралд хууль зүйн дотоод хэргийн сайд энх баяр мэдчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрвэжит сонсогчийн алдар Гардан тулааны олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 2 өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээн 11-р сарын 19-ний өдөр аваргуудаа тодрууллаа. Хууль зүйн салбараас Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд хууль зүйн тусалцааны төв, хууль зүйн тусалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, хиймэл оюун, онлайн зөвлөгөө болон дижитал үйлчилгээний шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлж, жил бүр хууль зүйн зөвлөгөө авах иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хил хамгаалах ерхий газрын дарга Хилийн цэргийн командлагч бригадын генерал Бямсран улс менжийн хилийн хэсэгт материал техникийн хангалт хүргэсэн бүлгийн бүрэлдэхүүнийг шагнаж урамшууллаа. Түүхт 85 жилийн ойгоо тэмдэглэж буй улсын бүртгэлийн байгууллагыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд алтан гац содонгоор шагналаа. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас гендерийн үндэсний хорооны ажлын алба Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улс дахь гендерийн олон улсын хөгжлийн түншлэгчдийн уулзалтыг 2025 оны 11-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Захин орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо жил ирэх тусам өснө нэмэгдэж буйтай холбогдуулан залилангийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг анхаарал болгоомжийг нэмэгдүүлэх зорилгоор цагдаагийн ерхий газраас хашир бай мэдээлэл нөлөөллийн аяныг 11-р сарын 20-оос улсын хэмжээнд эхлүүлжээ. Хууль зүйн салбараас Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлын цалинтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрс зүг зарлаг гарган Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой Монгол бахархлын өдрийг тохиолдуулан академич Содовсрынгийн наран гэрэлд төрийн дээд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одон бүртгэлээ.